Их баг тойроо их тайвны өргөн чөлөө наадамчид Олимпийн гудамжны явган хүний замыг иж бүрэн шинжилнэ. Арх спиртэд хордож нас барах явдал нэмэгдэжээ. Цэцэрлэгийн эрхлэгч эрх мэдлээ уруулан 15 сая төгрөг залилжээ. Багнуур Банханга дүүрэгт ой хэрийн гал төмрийн эрсдэл маш өндөр байна. Зүүн аймагт малчид интернетийн сүлжээ ордог газар дагаж нүүдлэх бус харин хаатуртай газраас холбогддог болно. Брэдэд засан дургангад нэг хүн амнасаа алджээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбаатар хот өдөр ирэх тусам өргөжин тэлэгтэй хүнд зориулсан бус машинд зориулсан хот болж байна. Хэд барилгачснаас явганаар явхад хүндрэлтэй болсон. Тиймээс алхах зорчих орон зай хязгаарлагдмал нэгтршил ихтэй газрын явган хүний замыг стандартын дагуу шинжлэх гэж байна. Тодорхойлбол уг ажил Чингэлтэй Скватер дүүрэг буюу их баг тойрог инх тайвны өргөн чөлөө наадамчдын гудамж Олимпийн гудамжнаас эхэлж байгааг хотын дарга мэдэгдлээ. Алхах зорчих орон зай хязгаарлагдсан газрууд дээр газар чөлөөлөлт явган хүний замыг нээх энэ чиглэлээр зарим хашаа хайсыг татуулах ийм ажлууд энэ жил тасралтгүй үргэлжилж хийгдэхэр байгаа. Одоо энэ ингээд бүгд ингээд машинуудаа шахаа тавьчихсан. Энэ хоёр гараж бол одоо зөвшөөрлгүй үздэг мөрөө. Энийг одоо буулгах хэрэгтэй үстэй. Тэ. Буулгая. Нийслэлийн Багнуур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж 2 хүн нас баржээ. Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болцсошгүй байна. Уг хэрэгт өртсөн 4 хүнээс нэг нь Багнуур дүүргийн эрүүл мэндийн төвийн сэхэнд, 3 нь тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийн газарт нийслэлийн эрүүл мэндийн хяналтын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Арх спиртэд хордож нас барах явдал 2020 онд 650 бүртгэгдэж байсан бол 2022 онд 1071 болж нэмэгдэжээ. Иймд хүмүүст арх тамхи зэрэг хорт зуршлаас зайлсхийхийг анхааруулж байна. Нийслэлийн дугаар цэцэрлэгийн эрхлэгч нэгтлэн бодлогч нартайгаа нийлж албан тушаал эрх мэдлээ уруулан ашиглаж мөнгө залилан авсан хэрэг гарчээ. Тодорхойлбол цэцэрлэгийн удирдлага бохир ус оруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилуулж байхдаа бохир ус сорилтын тоо хэмжээг нэмэгдүүлэн 15.7 сая төгрөгийн илүү төлбөр гаргуулan авч хувьдаа завшилсан байна. Уг хэрэгт эрүүгийн хуулийн 22-ийн 1-р зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үлдэж Скватер дүүргийн эрүү иргэний хэлбэр ажиллагааны тойргийн шүүхэд тус шилжүүлжээ. Ой хэрийн төмрийн эрсдлийн үнэлгээгээр Багнуур Банханга дүүрэг маш өндөр. Баянзүрх Сонгой хайрхан Скватер хангуул Чингэлтэй зэрэг 5 дүүрэг өндөр. Баянгол Налайх дүүрэг баг төвшөнд тус үнэлэгдэжээ. Хор шалтын улмаас ой хэрийн гал төмөр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд зорчихыг энэ сарын 28-наас 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төр хориглоод байна. Үүнтэй холбоотой явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, амралт, аялал жуулчлалын газруудтай хамтран нийслэлийн ногоон бүсэд хүмүүсийг нэвтрүүлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгожээ. Зүүн бүсийн малчид интернетийн сүлжээ ордог газар хайж нүүдэллэх бус харин хаатуртай газраас холбогддог. Эрүүл мэнд боловсролын үйлчлэгийг Улаанбаатар хот руугаа авдаг болно. Энэ хүрээнд энэ жил 29 цэгт сүлжээ байгуулна. Мөн суман дахь интернетийн хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ гэж Хинтээ аймагт болсон харилцаа холбоо мэдээллийн технологийн зүүн бүсийн чуулган дээр захин хөгжил инновац харилцаа холбооны яамнаас мэдээллээ. Орчин үеүүд аж үйлдвэрийг одоо хөгжүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг бий болгоход бол хоёр чухал зүйл байгаа. Нэг нь бол эрчим хүч, нөгөөх нь бол интернетийн хурд гэдэг зүйл. Брэдэд жуулчдыг ууланд аялахаас татгалзахыг уриалжээ. Учир нь өнөөдрөөс маргааш өглөө хүртэлх хугацаанд хойд байгаль нуурын дүүрэгт Даван Годжукеттийн даваанд засан нуранг бууж болцсошгүй байна. Онцгой байдлын газраас энэ талаар аюулын тохиог зарлаад байна. Үүнээс өмнө буюу энэ сарын 2-нд Окинскийн дүүрэгт засан нурангад дарагдж нэг хүн амиа алджээ. Эмгэнэлт явдал хужир саяаны тусганы дундах Саялаг хэмээх газарт гарсан байна. Түүнчлэн энэ сарын 18-нд Маяма дахь байгалийн зохицолбор газрын ойролцоо засан нуранг буужээ. Азар энэ үед хүний амнаас хохироогүй байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.